хүн байж тээ ер нь юу ч боддоггүй. Өнгөрсөн боддог байхгүй. Ерөнхий ивент төгч мөрөөдөл брэнд. Чугагийн асуусан би хэлээ л дээ. Эхлээд би харамслыг нэрч. Нэг найз минь намайг нэг ресторанд урддаг байхгүй юу? Хоол идъя, ингэя гэдэг ингээд найз нь ширээ захиалцаа гэх тийм үү. Тэгээд ингэсэн чинь нөгөөд ч ажил гарчихгүй юу? Тэгснэ нөгөө чинь за гамбаа уучлаарай найз нэг ажил гарчлаа хоёлаа дараа болёо. Найз нь тэр захиалга өгцөө. Төлбөр тавцаг нь хийцээ. Чи нэг хүн дагуул очиод тийм сайхан хоол ундээд ингэчээ найз нэгдээ төлбөр төлсөн одоо буцаага авъя гэлтэй биш гэдэхгүй. Тэгсэн чинь яг нөө цаг тулцсан явах хүн байдаг. Тэг би яг ээжинд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь гинтхи ээжийг тэгж байгаа. Ээж хоёлаа нэг хоолны газар хоол идэх үү гэдгсэн чинь ээж тэгээл да гэж. Тэр нөө ээж дээлийн үг өмч тэгэл хоцсон өмсөлөд хоёлоо суугаачаад ресторан би тэнд очиж ичийн дээр ичсэн. Тэнийг гэдгийг харсан. Тэнд. Яагаад би ингэж хэлж ийн гэвэл бид нар нэг ээж маань дандаа хоол хийж бид нар хоолдог. Ээж бидэнд хоол өгдөг учраас өөрөө тийм юм иддэг хүн биш. Тийм соёлтой, тийм юутай газар ээж сонирхгүй. Урдаас нь дүгэлт хийц. Биднээс ч урдаас нь дүгэлт хийц. Тийм ээж сонирхгүй, ээж тэхгүй энэ юм ээж таалагдахгүй ингээд дүгэлт хийц. Гэтэл нөгөө тэр ресторан очоод тэр гой охтууд, залуучууд үйлчлүүлээд тэгээд харахаар нөгөө чингээс бүр айгүй хайтай. Тийм залуучууд малуучуудыг ээжигээ эдрийгээ байхлаа тийм газар тийм гоё хүндтэй тийм соёлтой газар нэг дагуулад орчжээ. Бас ингэж байгаарэ. Тэр чинь бас их ээж өрөвдөд идэх байхгүй. Гэхдээ хүүгээ ингээ тийм юм мөнгө төгрөг олдсон 5 цаасын үрээд яг уу яах ингэдэг байхгүй. Гэтэл цаас сэтгэлд нь тэрий чинь хүний дэмч бас хүсэж байгаа шүү дээ. Тэрийг заавал хэлүүлэх хэрэггүй. Нөгөө нэг миний сэтгэлээс гардгүй юм маань би одоо ингээд гэртээ байгаад ээжийг харж ирсэн. Би энэ баруун салааны бомбтын аршаан гэдгийг би 4 жил ээжтэй зөөж өгсөн. Тэгээ аршааныг болгоод өгсөн. Гинтхэн аршаанд явах болохгүй юу? Би аршаанд явахаар ээжээ та нөгөө уудаг аршаанаа очиж үзэхөө цамаар цог явчих. Отгоо мэндөө юу гэж ам завтаа байгаа ажил байхгүй бол цог явчих. Гуруулаа явахгүй юу? Тэгээ гуруулаа яваад нөгөө аршаан дээр очиод аршаан лудаашаа ороод очиод нэг аршаанаа савлж авчаад ээж очиод тэнгууд яг бид нар очиод нэг аршаан дээр очингуудаа савлаад бушгүй явж байгаа шүү дээ. Гэтэл ээж минь тэнд бас хичээл зааж байгаа байхгүй. Юу ч ярихгүйгээр очиод нөгөө аршаанд очиж ингээл залбираал мөргөөл тэгэл нөгөө аршаанаас аваа ингээл толгойг ингээл хүргээл тэ тэр аршаанд гэж згслээл. Тэр мэдээд ингээл уншаад явж юу уншаад байгааг би мэдэхгүй шүү дээ сонсохгүй тий. Гэтэ тэгэл бүүн айгу тэ би ээж хүлээгээл зогсож байгаа байхгүй. Ээж ингээд бүүш баялаад 3 удаа ингээд магнатаа хөргчаал за минийхөө явъя гэл. Тэгээ нөө дээш нөө өгсүр байхгүй. Тэгээ өгсүр газар ингээд дээшээ явангуудаа би ээжигээ үүрж байгаа байхгүй. Нөө ядраад байгаа өндөрнөстэй унж тий. Тэгээ би үүрээд ирсэн. Тэгээ бодсон би ээжтэй харны ялгаас өчнөө үүрүүлж исэн мөртлөө нэг ч удаа үүрэхгүй л. Тэгэхэд би үүрсэн ээж. Тэгээ үүрээд тэр дээш нэ та нар сүлд очиод үзээрэй. Тэр бомбтой аршааны тэр аршаанаас дээш нэ хөөхөн өгсүр. Толгой юу? Тий. Тэр толгойн яг доотлолт байдаг шүү дээ тий. Тэр хөөхөн өгсүр. Тэгээд манай ээж нэлээ бас мираллаг юу шүү дээ. Хүнд байгаа шүү дээ. Гэтэл тэгээ ингээ үүрээ явж байгаа шүү дээ. Хүзүүнээс үнсээл. Хүзүүнээс үнсээл. Ямар хайр вэ тэр тий? Тэгэд тэр хүн тэр надад хүнд мөн тий санагдах тэр юу ч байхгүй. Тэр ажархал байсан надад. Би одоо ч бод. Би ямар азар тэгвэ? Ямар азар би тийш нэ яваа тийм ээ? Тэгээ ээжигээ би тэгэж үүрж миний хүзүүнээс үнсээд яагаад ч намайг зарим үйлсэл гунтаар ингээ хүзүүнээс үнсэж байгаа мэн ингээд халуу өргөд мэдрэгддэг байхгүй. Ээж мэн ингээ хүүдээ ингээ амьдралын бэрх бүхнийг давд туулаад хүүгээ 90 цент хүргээд
Ингээд хүүгийнхаа ачмыг идлээд ингээд хүүгийнхаа нуруунд дээр ингээд үүрүүлээд явж гэнэ гэд явж байхдаа бахархажсэн байх гэж би боддог. Нэгдүгээр. Хоёрдугаар хүмүүс одоо ядарч байгаа болоо гэж намайг бас өрөвдөжсэн байх гэж боддог. Би их хацтай. Ерөнхий ивент төгч мөрөөдөл брэнд. За анх нь одоо үүсэл гарал минь Хөх Орт Монгол, үндсэн захиргаа минь Арангаа хотод, үнэн алдар минь Ганган Данаажвын Ганбаатар гэдэг хүн ээ. Цорс үйлдийн удам ухсааны Ганган Данаажвын Ганбаатараа л гэсэн төрсөн газар маань одоо засаглаар бол Арангаа аймгийн хотод сум Бургалтай багийн тэр давааны өвөрд одоо дугуй бууз гэдэг газар мэндэлсэн. Ээж аав маань хоёулаа одоо өөлтгөн, ээж маань цорс одоо цорс овгийн яг өөлтгөн, аав маань өндрийнхэн овгийн одоо өөлтгөн. Тийм учраас би өөрөө цэвэрлсний өөлтгөн гэж боддгоо. Тэгээд гэгэн сайхан ийм сайхан хоёр хүний өрн болж амьдралын энэ замд одоо өдий дайтай ингээ явж байгаадаа би одоо сэтгэл тэнхэр байдаг. Ээжийн маань сайхан олон тусдаа төмнөө гэсэн сэтгэл нь надад өвлөгдөж би тэрнийх нь одоо өв болж явж байгаа нь одоо надад бас таатай байдаг.